Хэдэн жоо хөвгдүүлээд хашаалаад гүйлдэд байдаг шээ хасан дотроо. Дөрөвдөр анги охин нь манад байдаг байхгүй юу? Байжгаад ээж дээр орох хоёлаа гэдэг юм. За тэгээд би аваад орсон. Тэгээд аваад орсон чинь нийл цусмас болсон амар болсон юм. Миний бодлоор бол энэ мэдэр мотохын юм болоод би хатад байна. Тэгэл царай мараа гачин болол хараад байгаа. Баян зүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух нэг гэр бүлийн 3 иргэний биед халдаж 2-ыг 8 насыг бүрлэгсэн онц ностой хэрэг энэ сарын 4-ний өдөр гарсан. Тухайн хэрэгт холбоотой байж болзошгүй с жигтэй 48 настай эрэгтэй бэг ихчийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Тэгвэл бид иргэдэд сэрэмжлүүлэх болох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Ойрхон нэг актер хэрэг гарсан гэсэн та мэдсэн болов уу? Энэ бол нөхөр нь ойрлол чаалал манай авгаа галцсан мэн халдсан мэн гэл тэгсэн өөр юм мэдгүй. Дөрөвдөр анги охин нь манад байдаг байхгүй юу? Байжгаад ээж дээр орох хоёлаа гэдэг юм. За тэгээд би аваад орсон. Тэгээд аваад орсон чинь нийл цусмас болсон амар болсон юм. Тэгээд би өөрөө бас шокнд орчих байхгүй шокнд ороод за өөрөөс хоёлаа яваа орё гэл тэгээд юу дөрөвдөр анги хүүхд нь аваад юу яасан. Орсон өөр нь бид нар байхгүй. Тэгээд живхтэй баг хүүхдтэйгээ өнгөрцөн байсан болов уу? Тэр нь би анзаарсангүй. Ямар ч тушаалсан нэг болсон дэс. Тэгээд би ямарсанда 8 сартай жирэмсэн хүүхнийг 4 настай хүүхдэд гална гэж тийм амарч бодон зүрх байхгүй. Би л чад бодхоос амар айс урч байна. Том охин нь тантай хантай байдаг гэсэн юм. Тийм надтай хантай байдаг байхгүй юу? Том охин. Тэгээд надтай байх хантай надтай цуг байдаг байхгүй юу? Та төрөс садангийн хүн нүггүй юу? Гүү зүгээр төрөн садан биш. Зөөр яг манад байжаад нөгөө охин манад орж ирдэг байхгүй юу. Тэгээд эмээ би танад хоны моныхын. За тэгээд хоноо гээд би байнга л хонолдог байхгүй юу. Энэ талигачих ер нь энд удаж байгаа болов олон жил болж байгаа юм болов. Энэ ашаан тэр байж нөгөө ирсэн байхгүй юу. Тэгээд нүүж яваад буцаад энд ирсэн байхгүй энэ ашаанд. Миний бодлоор бол энэ мэдэр мотохын юм болоод би хатад байна. Сэтгэлтэй үстэй бас намайг ингээд цонхор хараал ингээд юм зам угаахаар дандаа намайг харна. Тэгэл царай мараа гачин болол хараад байгаа байхгүй. Тэгээ би өөртөө айдахгүй яа энэ ороод ирээд намайг яаж чухалтай гэж боддог байхгүй. Энэ сэтгэлтэй усуудаг те ийм мэдэр мотой юм бол тэр байдаг газар тогтох газар байлгаж болдгоо юм уу? Ганцаар амьдардаг байсан юм болов уу? Ер нь хинийгээ хамааралтай хүмүүстэй амьдардаг байсан. Мэдгүй өстө тэр нь мэдгүй байна. Тэр яаж жоохон темирхүү сэтгэл өвчтэй хүн байдаг л гэсэн. Олон жил болж байгаа юм болов энэ хүн. Энэ нэлээд олон жил болж байгаа гэсэн. Чачил амар орсон баха. Би ингэж орч байгаа юм чи хүүхд нарчил орсон л байгаа. Тэгээ энэ хавьд бол камер юу ч байхгүй. Тэгэл камергүй. Тэгэл ер нь бид нар сэрэмжтэй байхгүй бол яаж мэдэх вэ? Бусдын гар дамиа алдсан эмэгтэй 8 сартай жирэмсэн байсан бол охин нь 4 настай байжээ. Харин харгас этгээдэд худгалуулж хүнд гэмтэл авсан 3 настай охин өдгөө Цэргийн төв эмнэлгийн эрчим тэмчилгээний тасагт хэвтэн эмчилүүлж байна. Охины биеийн байдал маш хүнд. Ёё гэхээс өөрөөгөө хэлж чадахгүй байдалтай байгаа гэдгийг их сурвалж хэлж байгаа юм. Харин сэжигтэй этгээдийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хорж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энд бас хүн амны нацтай хэрэг гарсан гэсэн та сонссон болов уу? Тэр би сонсон. Тэр өчтөр орой уржтар шүнээр бараа өөрөөр юм да. Тийм нэг хэрэг гарсан. Энэгээр баган цагтаа мөрдөө яваад тэгээд тэмрэгүүдэн болж болсон шүү дээ. Энэ 8 насаа алдсан айлыг болон сэжигтэй этгээдийг ер нь таних болов та? Үгүй танихгүй. Дээгүүр явж байгаа тал хальт ганцаар сарж байсан. Тэг хүүхдүүдийн хасан дотроо л болж идэв шүү дээ. Тэрийг л мэднэ. Тэрнээс бол босцоо л мэдхгүй.